Тэгээ өглөө таамтайгаар ирэх үзэгч та бүхэнд баярлалаа. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Залуу Атгатай ноёдын сургуулийн багш Төвшин Жаргал хүрэлцээрч хавцж байна. Өглөөний минь хамарсан уу. За тэгэхээр Залуу Атгатай ноёдын сургууль гэдэг бүр нэлийн дээхнээс буюу одоо 2002 оноос үйл ажиллагаа тасралтгүй явуулж байна. Маш олон одоо хүүхдүүдийг бас чадахжуулж байна тийм. Гэрийн одоо нөхцөлд олохооргүй маш олон төрлийн сургуулийн орчинд олохооргүй олон төрлийн боловсролуудыг бас түгээж байгаа газрууд нэг гэж ойлгож байна. Тийм маш зөв ойлгосон юм та. Тэгэхээр тэр талаар одоо бас ямар сургалтуудыг орж байна. Ямар сургалтуудад нь хүүхдүүд одоо хамрагдах боломжтой байдгийг тэр талаар хичээлийн хөтөлбөрийн одоо агуулгын талаар бас. За баярлалаа. Манайх таны хэлсэнчлэн 2002 оноос тасралтгүй 23 жил одоо үйл ажиллагаа явуулаад ирсэн байна. Манай сургалтын болохоор харилцааны соёл болон зоогийн соёл, зураг, бүр хувийн ариун цэврийн талаас нь хүүхдүүдэд хичээл ордог байгаа. Тархимын сургалтууд нь бас байгаа. Тэгээд дээрэс нь өдрөө болгон хүүхдүүдтэй хөдөлгөөний хичээлүүд буюу загварын алхааны хичээл, бүжгийн хичээлүүдийг ордог байгаа. За бүжгийн хичээл дээр жишээ нь одоо бас бүжгээр одоо жишээ нь хүүхдүүдийг яаж соёлжуулах уу гэдэг юм уу яаж чадчихвол манай хөдөлгөөний хичээлийн хувьд болохоор за загварын хичээл дээр гэхэд хүүхдүүд ядч зөв цэх алхаж сурж гин тэгээд бие зөв авах явж сурж гин нөгөө нурууны сэрвэ бүхтөр арилгах бүжгийн хичээл дээр болохоор мэдээж сонголтын дасгалууд орно. Сонголтын дасгалаар хүүхд маань өндөр болж гин тэгээд дээрэс нь бүжгийн хичээлээр дамжуулаад хүүхдүүд маань багаар ажиллах чадамжид бас давхар суралцж яадаг. Тэгээд мэдээж бүжгийн эвслийг авч байгаа. Тийм болохоор хүүхдүүд маань зугаатай хөдөлгөөний хичээлүүдтэй орох туртай байдаг. Тэгээд багш нар бол одоо хичээлийн чанарын талаар. Манай багш нар болохоор ер нь хичээлийн одоо ингээд шинэ ээлж эхлэхийн өмнөхөн бүгдээрээ хуралдаад дотоод хичээлүүд сургалтууд ордог байгаа. Жишээ нь одоо багш нар хүүхдүүдэд ямар хичээл заах гэж байгаа юм. Тэгээд дээрэс нь бид нэр урилгаар хүүхдийн сэтгэл зүйчдийг авчирж бид нар бас өөрсдөө хүүхдээ хэрхэн ажиллах талаар бас мэдлэгүүдийг олж авдаг байгаа. Хэд хоног үргэлжилдэг юм? Манайх 14 хоног буюу хагас сарын хугацаанд сургалт маань үргэлжилдэг. Хагас сарын хугацаанд. За тэгэхээр 14 хоногийн хугацаанд ер нь анх ямар байсан хүүхэд яаж өөрчлөгдөж талаар жоохон жишээнүүд хэлж. Хүүхдүүдийг харахад айгүй нүдэн дээр ингээ эрс өөрчлөгдөг нь харах айгүй гоё байдаг. Мэдээж анх ирж байгаа хүүхдүүд нөгөө нэг таних хүүхдүүд байхгүй ч юм уу шал өөр шинэ хамт олон дотор орж ирээд одоо өөрийгөө илэрхийлж чадахгүй ч юм уу ичимхий ч юм уу тийм хүүхдүүд байж байгаад мэдээж баг хичээлүүдээс сураад хамт олонтой найзлаад эхлэхээр нүдэн дээр шал эрс өөрчлөгддөг. Өөрийгөө илэрхийлэх чадамж нэгдэж байна. Зургийн хичээл гэл байна тийм манад зургийн хичээл дээр гэхэд чинь анхудаа нөгөө биер багс бариад сууж байгаа үзэж байгаа хүүхдүүд маань зураг зурх дуртайгаа ойлгодог ч юм уу эсвэл би бүжгийн хичээлээ дуртай байна. Эсвэл одоо энэ харилцааны чадвар одоо бос хичээлүүдээс хүүхдүүд маш их зүйлийг ойлгож аваад энэ ингэдэг юм шүү тэгдэг юм шүү нөгөө таны хэлсэнчлэн нөгөө нэг 10 жилийн сургуулиасаа олж авахгүйгээр гэрээсээ олж авахгүй тэр гоё харилцаануудыг бид нар олж авдаг байгаа. Жишээлбэл манай багш нар өөрсдөө хүүхдүүдтэй өдрөөлөн гоё мэдлдэг, баярлаа, баяртай талархаж сурдаг, өөрийгөө маш зөвөр илэрхийлж хэл ярианы хувьд ч гэсэн маш өөр болоод гардаг байгаа. Одоо нөгөө нийгмээс болооч тийм үү эсвэл сүүлийн үед ч маш олон төрлийн зүйлсүүд одоо сошиаларч тийм хүүхдэд олж сурч ийн л да. Дээрээс нь зуршлын хувьд сургуулийн орчинд одоо дээр хэлдэж тийм үү янз бүрийн буруу заршил энэ төрийг олж авах тийм үү. Тэгэхээр энэ бүдээс л бас хараат байлгахын тулд арай өөрчлөөд бас хамгийн гол нь ямар нэгэн зүйлийг энийг ингэснээр үр дүн ийм байдаг гэдгийг сайхан яриад өгчих хүмүүс нь завгүй ажиллаа хийгээд орой ирээд нэг хоолоо хийгээд тэгэл лонтцгаагаад байгаа байхгүй тийм. Тэр нөгөө хүүхдүүдтэйгээ харьцаж чадахгүй яаснаа. Тэгэхээр энэ гоё нөхөс зүйлийг л одоо нөхөж өгч байгаа. Тийм. Манай сургалт дээр бас нөгөө үеийнгийн дээрлэхлэлтээс хэрхэн өөрийгөө хамгаалах вэ гэдэг тустай хичээл бас ордог. Тийм. Тэгэхээр бас одоо нөгөө хүүхдүүд маань их сошиал ч юм уу утасны хэрэглээ өндөртэй болсон. Эннээсээ бас хэсэг хугацаанд холдож тэр гоё боломжийг бас манай сургууль олгодог гэж боддог. Танаар чи одоо өөрийн хувьд бол бас бүжгийн тал дээр бас яаж байгаа тийм. Бүжгийн одоо сургалтын хадлаа бас гоё. Манай сургууль яг өмнө ч гэсэн зөндөө сургалтууд явуулж ирсэн. Одоо энэ жилээс манайх нэрээ шинжилээд эрчим дайн студио гээд хүүхдүүдэд
бүртгэн сургаад аваа явж байгаа. Багш нар маань болохоор мэрэгсэн багш нар байгаа. Миний хувьд болохоор чөлөөт бүжиг тал руугаа. Бүжигч маш олон төрөл байгаа шүү дээ. Дотроо тэгээд яг чөлөөт бүжиг тал руугаа хүүхдүүд илүү сонирхолтой байдаг. TikTok-ийн одоо бүжигнүүд гихчлэн те аль эсвэл K-pop ч юм уу те чөлөөт бүжиг тал руугаа байрцаад явж байгаа. Манай сургуультанд залуучуудын оюутны сургууль дээр ч гэсэн Монгол бүжигийн бас анги байдаг те. Тэгээд одоо ингээд хүүхдүүдэд сургуультаа их нээлж аваад ингээд хичээллээд явж байгаа. За тэгээд нөгөө багш нарын ур чадрын талаар бас одоо нөгөө хүүхдүүдэд явуулмаар байдаг тий. Цомын өндрөлд одоо зүгээр байлгамааргүй байна. Ер нь хүүхдүүдийг завгүй байлгах хэрэгтэй л гэж эцэгчүүд ярьдаг л да тий. Тэгжиж илүү чадахч надаа яг ямар ч зүйлийг одоо сурахад амархан хялбар соргох тийм насан дээр явж байгаа тий. Сураад ингээд хөвшүүлэх боломж нь. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо тэр боловсролыг олгож байгаа багш нарын хувьд ямар ур чадвартай хүмүүс танад бас багшлж байна. Тийм. Манайх болохоор 23 жил үйл ажиллагаа явуулж байгааг хэлсэн. Ихэнх багш нар маань 10-аас дээш жил яг энэ сургуультай багшлаад явж исэн хүмүүс байгаа. Тэгээд мэдээж нөгөө чиглэлийн багш нар нь салбартаа мэдээж тэргүүлдэг. Манай загварын алхааны багш их туяа, топ модель их туяага. Бүжгийн хичээлийн үед манай Ариун Баяр багш бит хоёр маань ингээд хүүхдүүдтэй ээлжлээд Монгол бүжигчлүүд бүжиг ингээд ээлжлээд ингээд ордог. Тэгээд манайх нөгөө хувийн ариун цэврийн хичээлгээ ордог гэсэн. Манай хулын эмч маань ирж хүүхдүүдэд ариун цэврийн тал дээр тэ бас эцэгчүүдийн нөгөө хэлж өгдөггүй, багш нарын хэлж өгдөггүй тэр хичээлүүдийг манай багш нар маань хийдэг. Манай зургийн багш гэхэд чинь л тэ гадаадд сургуулаа төгсөөд ирсэн манай шинэхэн багш байгаа. Тийм. Яг хичээл ордог багш маань яг салбартаа шилтгүүд нагаа. Хитээс хэдэн насны хүүхдүүдийг танаа сургалтын дүү авч байгаа юм? Манайх бол ер нь тэгээд 7-оос 18 насны хүүхдүүдийг авдаг. 7-оос 18 насны хүүхдүүд. Тийм тэгээд 7-оос 18 насны хүүхдүүдээ ээлжээр насны ангиллаар нь хуваагаад тэгээд баг ахлах гэд хуваагаад тэгээд орчдөг. Одоо жишээ нь 7 настай хүүхд аль ч ангид нь орох боломжтой гэсэн үг жишээ. Загварын алхааны ангид ч. Тийм шүү дээ. Бид нар манай энэ маань ингээд бүгд цог 14 хоногийн хугацаанд л энэ бүх мэдлэгийг нэг хүүхд маань л авна. Зөв. Тийм зоогийн соёлын хичээл гэдээ бас байгаа. Энэ дээр нь хүүхдүүд маань тэр жоохон хүүхдүүд мэдээж манай хүүхдүүд маань том болоод гадаад дотоод явна тий үнэтэй гоё ресторанд орно. Тэгээд яаж суух уу, яаж зөв суух уу, яаж хоол аль сэрээгээ хаанаа барих уу гэх мэтчлэн тэр болгоны ингээд 14 хоногийн хугацаанд бүх мэдлэгээ аваад тэгээд төгсдөг байна. Тэгвэл 14 хоногийн хугацаанд биш одоо зөвхөн бүжиг гэхээр л одоо бүжиг л яваад ах юм байх ч одоо. Бүжгийн хичээл нь болохоор тусдаа бүжгийн манай эрчим данс клуб маань тусдаа залуучуудын ноёдын сургуулийн дэрэгдэх эрчим гээд тусдаа гарсан анги нь бол тэр юм биш үү тий. Бусдууд нь бол яг одоо 14 хоног хүүхдээ аваачлаа гэхэд тэнд за хоолны соёлын талаар за тэгээд олон нийтэд харьцах тий. Ярих уран чадвар зорилгоо тодорхойлж сурж байна. Тий. За тэгээд хувийн ариун цэврийн тал дээр бас ойлголттой болох юм байна. Зургийн хичээл авч байна. Зургийн тодорхой хэмжээний мэдлэг мэдээлэлтэй. Зөв зүйх алхаа сурчиж байна. Бүжгийн тодорхой хэмжээний мэдлэгээ авчиж байна. Энэ болгоныг бид нэр ингээд 14 өдрийн хугацаанд нэг хүүхдэд бүгдийг цогцоор сургахыг хичээж ажилладаг. Тэгэхээр өдөртөө хэдэн одоо цагаар хичээл нарах? 40 минутаар 4 цаг хичээл. Өдөртөө 4 цаг. Тэгээ өдөр бүр орох юм уу те? Тэгээ өдөр бол 14 өдрийн хугацаанд. Бас. Тэг яг бүтсэн өдөр амрал л та мэдээж амралттай байхгүй тий. Бүтсэн өдөр хагас өдөр ажиллана гэсэн үг. Тий хагас өдөр тий манай зургийн хичээл маань ордог хагас өдөр. Ер нь эцэг эхчүүд ер нь хэр хүлээ авч байна. Айгуу гоё. Эхлээд мэдээж хүүхдүүдээ ингээ авчираа бид нар сургууль дээр маань ингээ авчрахтаа их олон юм асууна. Одоо юм уу тийм үү гэд эхлээд нэг тий эргэлзээтэй дээ бас яах гэж байна. Тэгээд иржсэн эцэг эхчүүд төгсөөд төгсөж байгаа хүүхдээ хөтлөөд гарч байгаа эцэг эхчүүдийн тэр баярлж байгаа царай тий бүх юм шал өөр болсон байдаг. Хүүхдүүд маань гэрте очил тий ээж авдаа үзүүлнэ. Би юм сурсан тий ийм бүжиг сурлаа. Би өнөөдөр загвар дээр ингэж алхлаа. Би ийм зураг зурсан шүү гэд зурсан зургаа аав ээжтэй үзүүлнэ. Би өнөөдөр зорилгоо ингэж тодорхойллоо ч юм уу тий ингээд яриад хүүхдтэйгээ бас ярилцдаг болоод эхлэхээр эцэг эхчүүд айгүй дуртай байдаг. Тэгээд нэг удаа хүүхдээ явуулт эцэгчүүд дараа нь манай бүжгийн сургалтанд ч юм уу эсвэл дараагийн ээлжин дахиад хөөх тийм тохиолдлууд ассан байдаг. Одоо ингээд юу гэж байхгүй юу? Агсан төвшин ч гэдэг юм тийм төвшнүүд байгаа юу? Одоогоор тийм юм байхгүй байгаа. Зуны хугацаанд бид нэр одоо яг 14 өдрийн хугацаанд л өглөө хэрэг үнэхээр цаашлаа бүжгээ сурыг гэж байгаа хүмүүс маань манайх руу одоо ингээд ороод ирдэг. Манай бүжгийн клуб руу маань ороод ирдэг гэсэн үг. Ер нь бүжиг хүүхдүүдийг хэрхэн яаж өөрчилсөн?
Би ч гэсэн өөрийнхөө хувьдаас ярихад бол 10 жил мэлдэ нэг жоохон ичимх юм ах гэх хүүхдтэйсэн баггүй. Тэгээд яг өөрөө бүжгээр хичээлээд ингээд мэдээж нээлттэй болдог хүүхдээ айгүй өөртөө ихтэй болдог. Тэгээд нөгөө бүжгийн хичээл дээр ингээд зааланд найзуудтайгаа хамтдаа зогсоод зэрэг хөдөлгөхийн тулд багаар ажиллах чадвар бас суралцаад явдаг. Шал эрс өөрчлөгддөг. Тэгэл бас л яг 7-оос 18 насныхан бас. Бүжгийн сургалтын хувьд маань болохоор 10-аас 18 насны хүүхдүүдийг авч байгаа. 10-аас эхэлж байгаа. 10-аас эхэлж байгаа тий. Тэгээд бүжгийн сургалт нь бол цаашаага төвшөнгөө ахаад явах боломжтой байна. Тий. За одоо жишээ нь ямар түрүүн хэлсэн тий. Одоо сүүлийн үеийн TikTok ч гэдэг юм уу тийм бүжигнүүдийг гэсэн. Жишээ нь төгсөд гарахтаа одоо хитэн төрлийн бүжиглээ сурах юм ч тийм үү тийм юм байна. Тий. Хүүхдүүдээсээ хамаарад дор хаяж 1-2 бүтэн дэглэлт сураад гардаг байгаа. Тэгээ бас хүүхдүүдийн маань нөгөө нэг бас ярьдаг хөөх юмнууд нь багшаа нөгөө тэрий заасан бүжгийг чинь тий урлагийн үзлэгтэй бүжлээ төрүүлээ ч юм уу тий тэр тэмцээнд ороод тэр бүжгийг чинь тэгчлээ шүү гэдэг юмнууд айгүй хэрдэг айгүй хөрхөн хүүхдүүдээс. За тэг бүжгээр бол бүжгийн төрлөөр бол суралцснараа хүүхдүүдийн сая багаар ажиллах чадвартай болно гэж байна тий. За өөрийгөө бас зөв илэрхийлэх боломжтой. Өөр ямар боломж. Мэдээж нөгөө нэг гой тайзан дээр бидний авдаг мэдрэмжүүд байдаг те тэрийг бага хэмжээгээр авна. Тэгээд айцгүй болох нь байна тий. Тэгээ өөрийгөө л зөвөр илэрхийлж сурч байгаа. Амар ичимхээ хүүхдүүд орж ирэх эхлээ бүжиглэхгүй ингээд бүгдийгөө ингээд нурмаагац те. Тэгээ зогсож байгаад багаар ингээд хамт олондоо ороод ингээд айгүй гой нээлттэй болоод айгүй гоё юм одоо муугаар хэлэхэд жоох яриасаг болоод ч юм уу тэгээ гараа явдаг. Бүр яг тэрийг ингээд бид нар багш нар өөрсдөө нүдэрээ харж байгаа болохоор бид нар ч гэсэн айгүй аз жаргалтай хүүхдүүдээ гоё яхахыг харахад айгүй гоё байдаг. За ер нь хэд өдөр ч тийм үү сургуульд дандаа хэд өдрөөс эхэлж байгаа ч тийм үү тийм юм байгаа юу? Манай залуу хатагтай ноёдын сургууль маань болохоор одоо дараагийн ээлж маань 6 сарын 23-нд эхэлнэ. 6 сарын 23 тэгээд 7 сарын 18, 7 сарын 24, 8 сарын 11 гэсэн одоо 4 ээлж авна. Манай залуу хатагтай ноёдын сургууль маань энэ зундаа. Тэгээд манай бүжгийн сургуульд маань болохоор эхний ээлж авсан явж гин одоо 6 сарын 25-нд дараагийн ээлж маань эхлэх юм. Тэгээ бүжгийн сургуульд нь болохоор сарын хугацаанд явна. Манай залуу хатагтай ноёдын сургууль болохоор хагас сар буюу 14 өдрийн хугацаанд яваад төгсдөг. Төгсөн хүүхд болон өөрийнхөө сертификаттай. Сертификат аваад тэгээд төгсдөг байна. Одоо танадхыг төгссөн одоо явж байгаа олон танигдсан хүүхдүүд байна уу? Олон танигдсан зөндөө байгаа. За. Тэгээд дээрэс нь манай багш нараас их мундаг. Тэ дөнгөж оюутан байхасаа ч юм уу манай багшилж исэн аль эсвэл өөрөө бүр суралцж исэн хүмүүс одоо багш болцсон явж байгаа. Магадгүй би те өөрөө 10 жил болтой сурж исэн. Тэгснэ одоо өөрөө багшлаа явж байгаа. Тэгээ манай загварын алханы багш ч гэсэндээ бага бахтаас энэ сургуульд сууж исэн. Одоо загварынхаа хичээлийг заагаа явж байгаа те. Дурдвал зөндөө хүмүүс байгаа л да яг ингээд санаанд орж ирэхгүй байна. За. Сургуультанд яаж бүртгүүлэх вүлээ? Манай залуу хатагтай ноёдын сургуулийн пэйж утас байгаа. Тэгээд манай утас 1131 7989 гэдэг утсаар холбогдоод бүртгүүлэх боломжтой. Эсвэл пэйж утас руу маань хандах боломжтой. Манай бүжгийн сургуулийн хувьд ч гэсэн ялгаагүй. Эрчим данс студио гэдэг манай пэйж утас байгаа. Пэйж утсаар холбогдож болно. Аль эсвэл манай ажлын 11 31 7989 эсвэл 95 95 49 гэсэн дугааруудаар холбогдоод бүртгүүлэх гэсэн юм аа гэд бас дээрээс нь дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. За тэр доор гарч байгаа утсаар холбогдоод мэдээллүүдийг авах боломжтой. Зуны дэлгэр улиралд одоо сайхан хүүхдүүдэд чадахжуулаад тий одоо илүү өөрсдийнхөө хамгийн гол нь хүүхдийнхээ өөрийнхөө бага насндаа одоо аваагүй мэдрээгүй зүйлсүүдийг хүүхддэрээ бас ингээд илүү мэдрүүлээсэй л гэж бодож байна. Тэгээ эцэгчүүдтэй тэр зэрэг олон гой одоо дурсамжтай, олон сайхан найзуудтай зуны улиралд баг нөө амралт явахаас илүү баг танаад явчих юм бол тийш дээ ер нь илүү өгөөжтэй тий. Тэгэд одоо түрүүн бас хэлжсэн чинь 2002 онд анх байгуулагдаж хат явж исэн хүүхдүүдийн маань одоо тий том хүмүүс болсон. Тэдний маань хүүхдүүд явж идэг айгүй хөрхөн ирээд би жоохон бахта танаад явжсан. Одоо би хүүхдээ явуулах чинь гэсэн хүмүүс айгүй их таардаг. Тий. За төгсгөлийн сүүлийн 1 минутыг танд үлдээ. Бас эцэгчүүд болон хүүхдүүдэд юу гэж уриалж байна? Мэдээж зуны амралт эхэлсэн. Тэгээд зуныг үр бүтээлтэй өгөөжтэй өөртөө цаг зарцуулаад өнгөрөөхийг хүсч байвал манай сургалтын төвөд хандаарай л гэж хэлмээр байна. 23 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Залуу хатагтай ноёдын сургуулийн багш Төвшин Жаргал хүлцэн ирж
маш сайхан мэдээллийг хуваалцлаа. Тэгээд эцэг эхчүүд нь бас анхаарч ивэл одоо хүүхдүүдтэй ингээд энэ сайхан сургалтыг санал болгоорой. Хүүхдүүдэд ямар авчраад нэг үзүүлээд харуулж болох байх тийм болно шүү дээ. За тэгээд сургалтын орчинтой бас танилцаад тэгээд цаашаа хүүхдүүдэд сурах боломжтой гэдгийг хэлмээр байна. Ингээд гигээ өглөөтэй хамт ирэх хүмүүст та бүхэнд баярлалаа. Таны ажил үйлс өндөр амжилт хүсье. Баярлалаа танд ч гэсэн. Нэвтрүүлэг маань үзэгч та бүхэнд хүргэжлийн хүрсээр байна.